Самэцгааны өрх мөндөд сонсогчдоо ивэл зохиолын маань үргэлжлэл зохиолчоос маань хараах эрээг байгаа учраас зохиолч Стенүний Далд ертөнц нэртэй зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан зохиолыг та бүхэндээ хүргэж байна. Зохиолыг бичсэн Стенү, зохиолыг уншсан Туул Сэнди. Далд ертөнц. Нийслэл хотын зууны нэгэн үдэш, нэгэн хорооллын өндөр барилгуудын дунд бусдаасаа арай нууцлаг нэмээр баригдсан гээ хэлбэрийн орон сууцны мухарт эмийн сан гэх бүдэгхэн хаяг хадаастай байгаагаад ер нь ажилдаг эсэх нь тодорхойгүй. Эмийн сан руу орвол их зөөдөөс шилэн хаалга, цаана нь зүсэн бүрийн эм өрөөстэй, худалдагч нь бололтой цагаан халааттай охин байхыг бодвол ажилтг нь ажилтг л юм байна. Харин өөдөөс харсан хаалга руу оролгүй зүүн тийш ирээгвэл дээрээ камер өлгөөстэй бас нэг хаалга харагдана. Дөхөж очмогц хаалга автоматар онгоох бөгөөд хин нэгэн хүн хаанаас ч юм хянаж байдаг нь илт мэдэгдэнэ. Хаалгаар орвол доош уруутсан шат, цаашлаад бүдэг гэрэлтэй хонглын мухарт ресепшн бололтой хөөхөн охин сон. Энэ бол саун массажны газар бөгөөд ижил төрлийн үйлчилгээ эрхлэгчдээс тис өөр гэдгийг бид тун удахгүй мэдэх болно. Орон сууцны Б1 давхар буюу гараашийн тал хэсгийг эзэлсэн тунч нарийн зохион байгуулалттай дэг журамтай гэдэгт илт мэдэгдэж байв. Үүдний ресепшн охин ирсэн зочдод цай эсвэл кофе аягалж өгөнгөө үйлчилгээний тариф бүхэн менюг танилцуулна. Яг энэ үед булангийн нууцлаг өрөөнд суух 27 орчим насны тунч хөөрхөн цэвэрхэн бүсгүй камерын дэлгэж ширтэн ирсэн зочны царай төрхийг сайтар харах зургийг нь ойртуулан дараад групп чатаар дамжуулан огтдоо мэдээлнэ. Бүсгүйг сувдаа гэдэг. Хэрвээ хин нэгнийх нь танил зүсүдсэн хүн байх аваас тэр охин үйлчилгээнд гарахгүй. Ашгүй хинч таньсангүй. Ресепшн охноос зуруулсан ирж үйлчлүүлэгчийг бүтэн биений барай, угаалга, гулган массажинд орох болсныг мэдэгджээ. Сувдаа бол анагаахын сургуулийн уламжлалт эмчилгээний ангийг 3 дугаар курст үүрэгтэл сураад төр завсралсан, удам дамжсан барайч бүсгүй. Тэрээр энэ газарт хамгийн удаан ажилласан эзэн босс хүүхний итгэлт хүн ажээ. Үйлчлүүлэгч маань октоос нэгийг нь сонгоод тусгай өрөөнд оргон бүтэн биений угаалга хийлгэнэ. Охид богино халааттай байх бөгөөд үйлчлүүлэгч нэмж тип төлбөлд нүцгэлж болно. Гэхдээ биед нь хүрэх хоройтой. Угаалга дууссаны дараа үйлчлүүлэгчийг өөр өрөөнд оруулан хэвтүүлэх үед сувдаа орох бөгөөд намуухан хөгжмийн аянд барайгаа 30 орчим минут хийдэг. Эцэст нь сонгогдсон охин орж ирэн үйлчлүүлэгчийн бүх биен дээр халуун тас асгаад нүцгэн биеэрээ гулгана. Энэ үед үйлчлүүлэгч нэмж тип төлбөл охидын биенд хөөрч хөхөгцгөөс нь атгаж мөн сарнаа дэлбээг нь харж болно. Зарим тэсвэргүй хүмүүс их мөнгө амлан унтахыг санал болгох нь цөөнгүйж энд ийм зарчим байхгүй. Хаяа нэг гарч байсан бөгөөд дүрм зөрчсөн октыг тэр дор нь халж орхидог ажээ. Нүцгэн цээж хөхөгцгөөрөө үйлчлүүлэгчийн ардаас дараа нь урдаас нь гулгаж сүүлдээ эргэтнийг нь саан гачаацаар дурын шингэнийг нь олгоод олж дуусмагц эцэст нь сайтар усанд оруулснаар энэ үйлчилгээ дуусна. Аймгийн төвөөс өглөө эртлэн хөдөлсөн Хино маркийн ачааны машин урт хойноо орон давхсаар шөнийн 3 цагийн үед элсэн тасархайд хурж жирээсэн олон цайны газруудын дэргэд зогслоо. Эхний машинаас 25 орчим насны ханхар өндөр биетэй дөлгөөхөн харцтай цэвэрхэн цагаан залуу буусан нь гарт билээ. Тэрээр биеийн шилээ гарган сунааж машина тойрон хянуур гихчин шалгаж зогсдол арын машинч гүйцэн ирж мун хочод мундуу гих 50 эргэн орчим насны ширвээс ахалтай бахин бороор бууж ирээд сайн явлаа шүү. Одоо л нүд анилдаж байна. Эндээ унтаад маргааш үд өнгөрөөд хөдлөё. Гэхэд гарт толгойд өгчээ. Орд ирээ засан унтах хай бодож суудал мундуу шил юм барьчихсан орж ирээд ганц 0.5 хуваагаад уучих. Үд хүртэл унтах юм чинь гээд хариуч сонсолгүй задлаа. Гарда ахын чамаас нэг юм гуйя. Хариуг нь мартахгүй барина гэлээ. Гарт тажигнтал хөхөрснөө. Мундуу аха асуух юм юу гэдгийм бтэ. Хил дүүн туслан штэ гээд архиа аяглав. Мундуу архийг нэг амьсгаагаар татчихад ширвээс ахлаа шилэмдэн хонин бор нүдэ жаатайлгаж ирээд за чи амлсан шүү. Юу л та
Өнөөх бараан захын байгалыг чи танин да. Өдөр надтай яриа да. Хотод байгаа юм байна. Маргааш орой шоуд игнэ. Түсхийтэл энийх гайрт та айлгүйтэж байж навчаа ихчээр алуулав да. Би л ав тийм юмд оролцохгүй шүү. Байгаль чинь нөхөртөө эмэгтэй. Та өөрөө зохицуулаа гэж тэршав. Мондоо улам дөхөж суугаад чийлдэ. Ирхэн гэдэг чинь сайхан хүүхнээс буцдаггүй шүү дээ. Чи тусалчхал да гэж шаллаа. Гайхаж хоцорсон гайрд нүдэ бүлтэлгэн аха та тэгээд уулзал да. Дүүн хүн амтнд хэлэхгүй. Та мэдэн дээ. Ийм юм л да. Байгаль надтай биш чамтай уулзна гээд байгаамаа. Чи ойлгов уу? Гайр дахиад л түсгийтэл инээж. Йой, та нэрээ тэнэгтэй дагаж алив мэ архаа уу эртхэн унтий гэчгээд арх хундаглалаа. Мондоо мушилдснаа чи туслана гэж амлчаад гуруула бааранд ганц 2 цаг л болно. Дараа нь чи явчих нь үз. Тэгэлдээ химэн царайчлав. Гайрдч дур муутайхан зөвшөөрч мундууч унтахаар гарлаа. Оронд орсон хойно гардын сэрэл туйлдаа хүрэн эргэтэн нь мун адил хатуурхад арга баран гараараа хідэнтэй сааж үзв. Хизээч үлээд энийг жолооч баруун гартаагаа их нөхөрлүүл яагаачгүй сулралтай болон шүү. Тэгснээс янхан ч хамаагүй авчгаж байгаарай гэж зөвлснийг санан өөр юм хүн бодон сатаарч арайч юу унтжээ. Маргааш нь үд өнгөрч ирсэн гайрт мундуу хоёр сайхан хооллож аваад хөдлөн орой болсон хойно нарантуулын өргөтгөл рүү орж машина байрлуулж зогсов. Удсанчгүй хувцас сольж гангарсан мундуу гүйж ирээд ачаага маргааш ирээд тараачихъя. Байгаль уцтаад байна. Түргэл гэж яаруулав. Тэд таксинд суугаад хороолол орж нэгэн баар руу ороход булангийн ширээнд байгаль инээд алдан хүлээд сууснаа тосон гар бариад яасан уддгийм бэ? Эмэгтэй хүн хүлээлгээдэл гэж айлгуутан инээлээ. Мондоо нүд ирмэн хотын төгжрээ чинь хэцүү юм бэ штэ. Бид хоёр өөрсдийнхөө машинтаа бол бараг аймаг орчхоор хугацаа боллоо штэ. Ингэж хошигнон менюд илгээд за юу идэж уух уу? Хатуу юм л эзтэй. Ямар хоол вэ? Өндөгтөө хуурга гэж бовтнон зөөгчийг дуудаж харагдана. Харин байгаль гих 30 гаруй насны гойлог цагаан хүүхэн гайрд руу нүд болондан инээж суулаа. Багшийн дээд бүхний өргөө орчмоор жижигвтер зочид буудлууд олон бий. Үн хөлсөн ч хэм давтар. Хариу бүрий боломгцол энэ хавийн хөл хөдөлгөөн илт нэмэгдэж тэр дундаа биеийн үнэлэг жохот бүсгүйчүүд олноороо гарч ирнэ. Тэдгээрийн нэг болох идүгээ 30 настай агима өдөржин унтаад орой 20 цаг өнгөрмөгц үндсэн зогсоол руугаа яарчээ. Нас явахын хэрээр үзэгслэн гоон буурч ашиг орлого багасавч энэ ажилдаа гаршсан агимад өөр энгийн амьдрал руу орох хүсэл огт төрдөггүй ажээ. Хань ижил үр хүүхдтэй болоод сайхан амьдрах юмсан гэж хаа нэг хэм бодовч ирчүүдэд хідэнтэй хууртаа цөхөрсөн бүсгүй шүн болгон дадсан ажилдаа гарсаар байв. Агима автобусны буудлын ойролцоо очмогц янжуур гаргаж асаагаад сурмагхан уушиглах зураа тэр хавийг нэвчв талдан мэрэгжил нэгтнүүдээ бүртгээд бүгд гараад иржээ. Өнөөдөрч олз муутай шүн болох нэ химэн урамгүйхэн бовтнаад нааш цааш холхиж эхлэв. Агима ирчүүдийг хараад л мэднэ. Эхнэртэй эхнэргүй, чалахтай чалахгүй, мөнгөтэй мөнгөгүй эсхийг ерөн л гадарлана. Гэтэл нүдэнд төрхаан биетэй хөөхөн охин бүртэлцэж ахиулан харвал 18 орчим насны жаалхан амтан байв. Өмнө нь 2-3 чудаа энүүгээр халтгаан үзэгдсэнийг анзаарсан. Чухам ямар зоригтой нь харваас андаршгүй. Комиссих бололтой богиновтор юбог бие барьсан цамц өмсөж өсгийтэй төвхөл өмсжээ. 10 гаруй жилийн өмнөх амьдрал нь нүдэнд дурайтал харагдах үед ирэхгүй шимширч орхисон агима охинтой ярилцахаар алхтал дэрэгдэн такси ширхийдэл тоормслон зогсчихов. Балдангийн 60 орчим насны ах үйлчлүүлэг шавчирсан бололтой цонхоо нээгээд хөөй бүсгүй яриа байна уу гэж таним хайрав. Балдан ах агимагийн яг хүссэн хүнийг авч ирж дадсан дундаас нь ашиг хүртэж сорсон нэгэн. Агима цонх руу яарн тонгоогоод арын суудлал руу хилам хийвэл 40 орчим насны ир суух харагдав. Цаг нь 200, хоногоор 400. Өнөөхөр толгой дохоод цагаар авъя болж байна гэлээ.
Агима өнөөх охин руу нүд болондан сим харж хаад таксины арын савдалд суугаад аха Сингур буудлын руу яваарай гэжээ. Өрөөнд ороод хувцас тайлах Агима аха тооцоогоо хийж бэлнүү дансааруу гэлээ. Сайхир салгансан гараараа хитвчээ ухан гар эсгэм 10 ширхэг 20 мянгад тоолж өгөөд ичингүүрэн хувцаа тайллаа. Анх удаа л биеийн үнэлэгч авч буй бололтой. Та чи яасан ч гиний имптэй ийм их мөнгөтэй явж л байдаг. Сайхир толгой дохиод ах нь анх удаа л гисээр Агима руу зүтгэлээ. Дундаж эрэхтэнтэй цэвэрхэн биетэй юм. Хөвчөрч хатуурсан эрэхтэнд нь бэлгэвч углаад дээш гарan хөвтөх үед өнөө ир шавхийн мордоод айхлан бүлж гарлаа. Агимач өөдөөсөн сурмаг хаан ивэн үтрээгээ чангалан хавчаад тачаадан гиншиж сайхирч сөнгөтөн айхалсаар тун хурдан дур ханчхав. Ах нь одоо болсон. Дараа уулзаж болох уу? Гисээр хувцлаж эхлэхэд Агима маш их баярлан болно л доо. Гэхдээ би эхнэрт чинь майжилмааргүй л байна шүү гэж намжирдав. Би ганц биелдээ уурхаад ажилдаг. Одоо хөдөө явах ёстой. 10 хоноод ирнэ. Чи дугаараа өгч болох уу? Гэлээ. Агима сайхирд дугаараа өгчгөөд уурхай ганц бий гэж тэмдэглэж авмагц залгаарай. Цаашид ийм их мөнгөтэй явсны хэрэггүй шүү. Зарим охид осолтой шүү. Ингэчгээд яаран гарч зогсоол дээрээ гүйж хүрлээ. Ашгүй өнөөх охин харанхуй булан бараадчихсан зогсож байгааг хармагц санаа намарсан Агима дөхөж очоод "Миний дөө нэр нь хэн билээ?" гэж аяархан асуулаа. Охин бүлтэлзэн "Үүлэн гэдэг. Энд зогсох ер нь дэмил байх. Хойло хоол идэ. Игчээсээ бөө имэ. Алив явъя." Агима үүлэнг дагуулсаар ойрхон цайны газар орж хоол захиалт суухдаа яг л өөрийнх нь 18 насыг санагдуулам жаалхаа охинд чадхаараа тусалъя гэж эрсгэн шийджээ. Хоёрч барайнд орсон сувдааг өрөөнд орж ирэхэд босс бүсгүй нэмсэглэн ухтаад "За, яатар боо. Цаад улчин тавтраг өтөж байна уу?" "Гайгүй. Манай үйлчлүүлэгч нар ер нь л соёлтой хүмүүс ирдэг болж элдв ааш маяг гарахгүй амарын. Ингэхэд Бонни хачаавэ. Байранд орсон. За, би амарлаа шүү. Бонни та хоёр ажлаа эс мэдэх биш." Ингэсээр боссон эзэн бүсгүй найр тайван мишээчгээд гарч одов. Ширээнийхээ ард суусан сувдаа камер ширтэнгээ бугуун цагаа хэлмхийвэл аль хэдийн шөнийн 12 цаг өнгөрчээ. Нэг хэсэг үйлчлүүлэгч ихтэй байсан ч тэгсгийгээд намжиг бололтой аниргүй болчихов. Гэхдээ бар ресторан хаасны дараа ихэвчлэн халамцсан ирчүүд цовж эхэлдэг бөгөөд угаасаа согтох хүмүүст үйлчилдэггүй тэдэнд тун их төвг болдог ажээ. Тикэн дээр зогсох охинж хийцгүүрч буй бололтой уцаа майжлан хаа нэг ившээх нь камерт тав тодхон харагдаж байв. Сүүлд орсон 3 үйлчлүүлэгч уван цуван гарч намгүн боллоо. Охид өрөөндөө бөөгнөрөн юу ч юм ярьцгаан инээлтцгэн. Гин туудсанд нь чат эрхийг анзаарсан сувдаа нээн үзвэл өөрийнх нь тай массаж хаяг руу зурус ирсэн байв. "Орог хаягнаасаа бичиж шүү. Шинэ хүн бололтой." Химэн шивнээд хариу бичин бүх менюгээ явуулж орхив. Ган төгсийн гард гих фейсбુક хаяг их сонирхол татаж хариу хүлээх зургийн цомгийг нь сонирхлоо. Ямар царайлаг гой залуу вэ? Гэтэл яагаад ийм газар сонирхдаг вүлээ? Сувдаа гайхшралд автан найз бүсгүй нь эсвэл эхнэр нь хол байгаа юм байна. Ёстой шудраг үнэнч залуу гэж ахаад л амандаа бовтнож сонирхон бодолд автаж эхэллээ. Хаа нэгтээ үнэхээр гой залуус ирж үйлчилгээ авдаг бөгөөд үйлчилгээний дараа охид "Ёй, сая өстө тасархаа хахад үйлчиллээ. Элдэв юм юу ч ярьсангүй. Үнэхээр соёлтой. Тэр яах вэ? Миний бие хачин болоод золтой л" гэлцэн ам амандаа шуугдаг. Үнэндээ сувдаач ийм байдалд нэг бус удаа орж дур хүсэлтэд автан дотроо ирэхгүй гиншиж байсан удаатай. Гэхдээ үйлчлүүлэгчдтэй ямар нэг байдлаар харьцаа тогтоох ёсгүй. Өчүүхэн л төдий ийм үйлдэл илэрвэл шууд л хөөгддөг. Сувдааг бодолд автаж суудал өнөөх залуугаас хариуч ирж хаягаа тодорхой хэлж өглөө. "Ийм гой залуу гулгаанд лав орохгүй ах. Яадаг ч юм бол."
Хаалга сэвхийтэл онгоохоод бондосхийтэл цочоод "Ёй, Бони, чи дандаа л сэмхэн орж ирэх юм. Цочлоо штэ." Гэхэд Бони буюу Болормаа гэх 30 гаруй насны твхэлдсэн цагаан хүүхэн агдагнан хөхөрснөө. "Сүний, чи дандаа л цочдог штэ. Би уг нь их л чимээ таалахдаг юмсан." Гээд хөргөгчнөөс ундаа аван залглав. "Тэр яах вэ? Чи энийг хардаа. Одоо ирж аваа." Пүүх, яасан гой залуу илээ. За айз, бүх барилддаг билүү? Нэг л харсан царай ах чинь. Харин тийм ээ. Хүй, хаалган дээр ирчихлээ штэ. Сувдаа тавчлуур даран хаалгаа нээжгээ дэлгэц рүү нүд цавчилгүй ширцсээр байлаа. Ресторанд хооллон гангар гонгор ярилцсангаа ганц шил юм ууж дууслаа. Байгалийн царай улаа бутарч эхлэн үгээр нь олширсан байгаагаад үе гард руу нүд болондан талмаарсан харцаар ширтэн. Халууцаж хөлөрсөн мундуу элдв хошин юм хум хамт шимэн ярих авч үнэндээ байгаль сонирхож буй шинж алга. Гэр бүлтэй эмэгтэйг илт хандрахад байгаад гарт ихэд эвгүүцэн мундуу руу би явлаа шүү хэмээн хідэнтэй дохиж амжив. Мундуу арга баран бондогнож байснаа. "Гуруула караоке орох уу? Өнөөдөр сайхан наригчхий." Гэх үед байгалж уухан тас зөвшөөрөн гардыг дотнчлон сугацаар ресторанаас гарчээ. Түлхэлтийн ч биш, дэмийл сугдалцсан алхах зуураа зөрөн өнгөрөх хүмүүсээс ичингүйрэн "Яадаг үлээ, таньдаг хүн харчих вэ дээ" гэж ихэд имэж байв. Хідэн хундаг арих дотроос халаан дэргэд гунхах гойлог бүсгүйн биетэй шүргэлцэх тоолонд эд залуу насны хүсэл тачаал тэсгэл алдуулж эхэллээ. Гэхдээ байгалыг огтхонч сонирхсонгүй. Тэд караоке орон шил арих бас бус юм захиалаад дуулж эхлэв. Мундуу бөндөгнөн арих хундаглан байгальд сэм шахсаар цаатганч нилээн халамцаж орхио бололтой сүмми тэр ширтэн нүдэн талмаарна. "Мундуу ах гайгүй байгаа да" хэмээн бодол хийлэх гайрд "Би 0 орчхоод ирье" ингээд сэм ирэмчгээд гарч одов. Араас нь мундуу улаа бутарчихсан хурч ирээд За чи яв да. Ах нь одоо алзахгүй" ингээд найрсаг дотноор мөрөн дээр нь алгадав. "За та дэмий юм хийвээ дээ. Надаар юуг нь заалах вэ?" Ингэчгээд шууд гадагш гарсан гайрд нэгэн найзынхаа өгсөн тай массаж хаяг руу зурус илгээж орхижээ. Их л цэвэрхэн дэг журамтай элдв самуу явдалгүй газар гэсэн нэг ороод үзье дээ хэмээн өөрийгөө зоригжуулсаар өнөөх газрыг хайсаар хурч очлоо. Яг үүдэнд нь очоод зүрх алдсан ч нэг мэдгтэл яваад орчихсон байв. Бүдэгхийн гэрэл тааламжит үнээр өөдөөс нь угтах цэвэрхэн охин. Гард балмагдан сандарсан ч үйлчилгээний цэстэй танилцаад "Байрал хийлгээдээ, төлбөр аль данс руу хийх вэ?" гэж асуув. Охин нэмсгэлснээ "Та угаалга хийлгэх ёстой. Тэгээд барай. Нийлээд 150 мянга болно. Огтоо сонгоорой" гээд хідэн зураг харуулснаа. "Таны таньдаг хүн байж магадгүй болохоор л ингэж байгаа. Манай охид байнга эмчийн үзлэгт ордог. Бас манайх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтөө шүү. Эргэлзэх хэрэггүй" гэж тун урайлгахан хэлж гайрдаж зоригжжээ. Дандаа л цэвэрхэн хөөхөн охтын зураг. Гард хөдөөнийх болохоор танил царай огтхонч харагдсангүй. Арай өндөрдөө том биетэйг нь сонгоод "Энэ охин болох уу?" гэлээ. "Болно. Та ийшээ ороорой. Би одоохон дуудъя." Удсанчгүй богино цагаан халааттай твхэлдсэн өндөр охин орж ирээд "Ахаа, хувцаа тайлаад энэ шүүгэнд хийгээрэй. Түлхүүр нин" гээд том малчуур углааш 2 өгчгөөд "Тэр өрөөнд ороод ирээрэй" гэлээ. Найзаасаа энэ тухай сонсож байсан гайрд ичингүүрсээр нүцгэрч альчуураар бие орон охины араас орлоо. Автобусны эцсийн буудлаас цааш уул толгойд даван суурьшсан гэр хорооллын айлууд, зарим нь жалга дүүрэн асгасан хогон дээр шороо асгамар айдаад гэрээ барьсан нь ч харагдана. Тэр хавьда арай л цэвэрхэн хашаанд мансардтай блокон байшин дүнхийг агаад гэрт 18 орчим насны өндөр туранхай охин 14 настай эрэгтэй дүүтэйгээ хоёул хийцгүрэн сууцгааж байв. Охиныг үүлэн гэдэг. Хойд ээж нь хаалгыг нь гаднаас нь дангинтэл төгжиж орхиод 4 настай охиноо аваад хаашаа ч юм явчихаж. Ер нь л ийм амьдрал үргэлжлээд бараг 5 жил болж байгаа үлээ.
Гэрт идэхэн байтугай уух усч алга. Дүү дүүлэн нь өлссөн бололтой шүлсээ гүдхийтэл залгаад "Ана аав ирэх болоогүй юм байх та өлсгүй ээ нү?" Гэхэд үүлэн нүдэндээ гэлтгнах нулимсаа сэм арчаад "Аав улирч ажиллана гэсэн хойлоо тэсий" гिचгээд босон хаалгаа түлхэж үзвэл оогт хөдлөх шинж алга. "Аав ирлээч бит хоёрын үгийг сонсох биштэй. Хойд ээж ирээд ч хэрэггүй. Тэгснээс өлсөө цууж байсан нь дээр" гэж бодоод дүүтэйгээ эсэн бусыг хамт шимжээрэн өлсгөлөнгөө мартахыг хичээж суутал гадна машин дуурах шиг болов. "Ирлээ" химэн бүлтгнэх дүүлэн санд минь мансаардлуу гүйн гарахад түлхүүр шажгансаар хойд ээж нь орж ирээд "Хоёр гуйлагчин юу хийж гэвэрчсэн? Игчин аваад хурдан дэше гар" гэж хашгичлаа. Үүлэн юу ч хэлсэнгүй дүүгээ тэрсээр шатаар өксөхдөө нүд буландан сэм харвал өндөөр том биетэй муухай харцтай өнөөх лах ирсэн ажээ. Хойд ээж нь энэ ахтай чухам юу хийдгийг үүлэн сайн мэднэ. Нэг удаа энэ тухай аавдаа хэлээд нэмэр болсонгүй. Хоёуланд нь нэвширтэл зодуулж гүтгсэн хэрэг дунснаас хойш дахин ам нээхээ больжээ. Үүлэн дүүлэн хоёр дүүгээ аргадан саадуулж суутал хойд ээж нь орж ирээд ташаа тулан ханхалдснаа ууттай боов шидчгээд "Хоёр гуйлагчин минь дүүгээ уйлуулчихав. Би тайлан гаргах ёстой. Саад болохгүй шүү" гээд эрэхтэл үүлэн "Ээжээ би засмаар байна. Өглөөнөөс хойш" "За төрөглөө төргөл хүндрэхгүй байгаа эцтэй. Миний хараад юм нууж идээд байна уу?" гэж хашгичав. Үүлэн дүүгээ хөтлөн гяс доош буун гадагш гармагц "Дүүлээ хойлоо зовхтэй. Цаашид ингэж амьдарч үнэхээр чадшгүй" гिचгээд дааман хаалгыг сэм нээгээд хоёул хар хурдаараа зовхтон оджээ. Аав ээжигээ даган бүр багасаа л ганцхан 8-нд гарсан байгаль бол туранхай гойлог биетэй тормолцсон хар нүдтэй хөөрхөн бүсгүй. Дунд сургуулаа төгсөөд хот хүрээ явж сурсангүй орон нутгийнхаа нэгэн дээд сургуульд бүртгүүлэн хаа нэг очмор аяцаар диплом авсан аж. Нэгэнд хичээл номонд сонирхолгүй охин ажил төрөлд оръё ч гэж бодсонгүй. Аав ээжийнхээ 8 гардан үргэлж сүлсээр яваа билээ. 20 гаруй наснда өөрөөс 3 ах сайхан залуутай гэрлэж нэг хүүхэдтэй болсон ч амьдралын гоё сайхныг үнэндээ мэдэрсэнгүй. Төрийн албан хаагч нөхөр нь албан тушаал ахихын хэрээр эхнэрээсээ баг багаар хүндэрсөөр сүултээ гэр бүлийн харилцаанд бараг үгүй болж салж сарних дээрээ тулжээ. Байгалийн аав ээж хоёр ааш зан сайтай төлөв төвшин хүмүүс байдаг бөгөөд зээ охиныхоо эцэгт үг хэлдэггүй, ихэнхдээ байгалыг буруутхан гэр бүлдээ анхаарал халамж тавь. Төрийн алба хэцүү шүү дээ. Мөнгө л гэсэн хүн. Эхнэр хүн гэдэг чинь эр нөхөр өөр хүүхэдтэй хайртай, түшигтэй байх ёстой. Гэгчлэн загнах тул байгаль тэссээр 10-аад жил болж сүүлдээ үнэндээ цөхрөөд байгаа нь энэ. Салах өргөдлөө өгөөд сар болж байгаа. Байгалыг сонжиж сонирхох, эргүүлж шохорхох залуус мэрсэр бий бөгөөд угийн журамт сэтгэлтэй бүсгүй нам балдаж хормохдоо сүгсэн удаагүй. Самун явдалтай нөхөр нь маш хартай бөгөөд байн гурагшаа явдаг байгалыг мөрдөн мөшгөж туйлд нь хүртэл зовоон сүлдө бүр гар хүрдэг болжээ. Нөхрөө гих сэтгэл нь нэгэнд хүрсэн бүсгүй ачааны машины жолооч гардад нууцхан сэтгэл алдарч хүсэмжилж явсаар мундуу гих гүдэс хийгүй ирээр дамжуулан дотн танилцахаар зориглосон нь. Гэвч гардад гинт алга болчихов. Зоргоо чангалан зөндөө их уучгасныг ч хэлэх үү, өнөөх төлөв төвшин мундуу нэг л мэдхэд бүслэхийгээр нь тэрж гисэн үнсг нь холгүй инэвхийлж суухан тэр. "Хүүе та гайрт хайчаавэ. Мундуу цочин холдсноо. Ажилтаа гээд явчихлаа. Мүд ирэх байх." "Өө, би бүр муудчихаж намайг таксинд суулгаад өгөөч." "Дээ, энэ шөнөөр таксины жолооч нар хэцүү шүү. Дуудлагын такси дуудчихаа. Гайрт ирнэ гэсэн шүү дээ." "Тийм үү? Хизээ уудахгүй ахаа. Байгаль хий огон амаа даралснаа. Та залгадаа" гэлээ. Бүсгүйн талаар шаал буруу ойлголттой явснаа мэдсэн мундуу ичиж улалзан арайхан ятгасаар буудалд оруулж өгчгөөд гарсан даруйдаа л гард руу залгажээ.
Саун массажны газарт 20-30 насны дандаа л цэвэрхэн, хөөрхөн, гойлог охид бүсгүйчүүд ажилладаг. Зарим нь нөхөртэй, зарим нь найз залуутай. Энэ газар нууцлалыг маш чанд хадгалдаг хатуу дүрм журамтай тул тэд алдаа гаргахгүй хичээн чин сэтгэлээсээ ажилладаг юмсанж. 7 хоног бүр эмчийн үзлэгт орж арьс харшил болоод бусад элдв өвчний шинжилгээ өгнө. Өдрийн орлого нь 200-аас 500 мянган төгрөг. Хинч хизээч ажилласаа гарч болох бөгөөд элдв хачигдал тохиолдсон үед эзэн босс бүсгүйч хангалттай гар сонгодог ажээ. Ийм таатай нөхцөлд хинчил шимтэн дурлахыг хүсэлгүй яах вэ дээ. Тэдний нэг ажилд ороод жил гарan болсон Сондор гэх 22 настай өндөр гойлог бие цэвэрхэн цагаан арьс хөх өгзөг сайтай царайлаг хөөрхөн охин үйлчлэгээнд сонгогдлоо. Сондрыг Сони гэж дуудах бөгөөд охид бүгд нууц нэртэй. Үйлчлүүлэгч залуу нь гойд царайлаг нэгэн байсанд ихэд баяссан Сондор та ийшээ хөвтээрээ тийм ээ аливаа альчуураа өгчөх гэж урайлахын гэгчин хэлээд тусгай тавцан дээр хэвтсэн залуугийн булчинлаг чирэг биен дээр халуун бүлээн ус хідэнтэй цацаад усны хэм зүгээр эзтэй гэлээ. Залуу их л ичимхийн нэгэн бололтой доош харсан чигээрээ зүгээрээ ингэж баргал шивнэж байна. Ийм залуус ихэвчлэн эхнэр эсвэл найз охинтой байдаг. Гулгаа аваагүй бодоход их л үнэнч хүн бололтой. Химэн бодол хийлэх Сондор гартаа угалсан зориулалтын альчуурыг хөөсөртөл савндаад энэ саван элдэн үнэргүй бас харшил өгөхгүй гिचгээд бүх биеийг нь өрөн угааж эхэллээ. Уусан архины ааг залуу насны хүсэл хослон гардын хамаг бие халуун шатан төөнөж вандан доор хөвчөрч хатуурсан эргэтэн нь өвдтөл нухаж ичсэндээ чавх шиг улайчсан чичирч байв. Өчүүхэн төдийч хөдөлгөөсөн биеийг нь өргөн угаах охноос маш их санаа зовж хөвтлээ. Аха дээш хараарай. Бүү үзэгд. Гард гараараа халхалмар айдан дээшээ харахад охин нэмсгэлснээ. Та бүү санаа зовоо. Надаас чийд хэрэггүй гэж аяархан хэлээд гарыг нь татан холдуулаад ахаад л өрөн угааж эхэллээ. Одоо болсон та барианда ороорой гэх охины уйхан хоолойнд сая л тайвширсан гард том альчуураар бие яаран ороогоод арц хүж ууган хит хитэн лаасаасан нам гүмөрөөнд орлоо. Удсанчгүй дүүхэлдсэн гойлог бүсгүй орж ирээд намуухан хөгжмийн ая тавимагц та ийшээ хөвтээрээ ааха нүрэ энэ нөхөн тааруул бие суллаарай гिचгээд бүх биеийг нь элбэн тослоод манай энэ тос элдв хурц өнөр харшил өгөхгүй танд эвгүй мэдрэмж төрвөл хэлээрээ гэх үед гард зүгээрээ химэн арайчуу шивнжээ. Гэрээсээ оргож зугтсан үүлэн дүүлэн хоёр амьсгаадангүйсээр буудал хүрсэн боловч сүүлчийн автобус хөдлөөд улаан гэрлээ гэл болзуулсаар далдарч харагдав. Хоцорчлоо штэ гэхэд дүүн ихчээ хаачих юм бэ? Наагц ихчийн л очиндоо дараа нь ажил олж хийн. За тэгвэл алах уу? Тэгээдээ толгойтоос хаа байсан шар хад руу алхна гэдэг тиймч амар биш гэдг нь төдхөн мэдрэгдэж эхэллээ. Хоол муутай өсөж ядарсан эгчдүү хоёрын аман цангаж гидсэн хонхолцсон. Дүүлэн нь бүр багын сул биетэй нэгэн. Ихчээ амрил да гэж байн үгэлэхэд тисэлдээ хойд ээж мэдээд хойноос нэхэн алуу алхаад бай. Уг нь автобусан дамжсан бол мөнгөгүй ч яаж игээд нилээнд өгөх байлаа. Игчдүү хоёр алхаад улайлаа. Араас нь нэхэж магадгүй тул төв замаас гарan гэр хороол дундуур сүлжин явсан ч энэ тэнд нохот хуцалдан согтуу хүмүүс гуйхчихн зүрх хамаар гартал айлга хаагаад үүлэн айгаагүй дүрсгэн одоохон зам руу орлоо жаахан тисчих химэн дүүгээ зоригжуулсаар арайчуу төв замд орлоо. Гэвч шар хад хүрэх хаач байсан. Хүрлээж гисэн нагацэгч нь хүлээж аваач билүү. Аавда бас хаяад явсан ээжтэй гомдон ирэхгүй мэгшин уйлахад дүүнч даган ингэнүүллээ. Нулимсаа залгин шүд зуух үүлэн битгий уйлаа. Игчин дүүгээ заавал жаргаана. Алив алахыг одоо ойрцсон гээд үндийн дүүгээ өргөн босголоо. Хоёул зам даган цааш алхсан ч үнэндээ тэнхэл тасарчээ. Дүүгийнх нь хөл холгосон бололтой догонцсон бүр явж чадхаа болов. Сугаар нь тэврэн дэмнсээр алхаад л байлаа.
Үүлэнгийн нүд нь харанхуйлан ам нь хуйраашин яг сөхөрхөн. Гэтэл хажууд нь машин зогсох шиг болсноо. Хөөе, миний хоёр дүү хар шөнөөр юу хийж байгаа юм бэ? Гэсээр нэгэн ах төхөөд ирлээ. Үүлэн ирчүүдэд тэр дундаа ах хүмүүсээс тун их чирэгдэг. Гэвч энэ ах тийм ч муухай санагдсангүй. Магадгүй хит ядарсандаа ч тэгж бодогдсон байж мэднэ. Автобуснаас хоцроод харж явнаа. Дүү маань ядарчхаж танаа хаана байдгийг шаархад өө тийм үү. Ах нь нарантуул хүртэл дөхүүлээд өгөө юу. Удахгүй үүр цайхан. Үүлэн татгалзаж чадсангүй. Сайхан сэтгэлд ахын том машинд бэргсээр сууж ус ундаа уун жигнэм гэдэн тайтгараад баярлалаа хэмээн нэмсэглэн шивнжээ. Бариач бүсгүйн гар хөрмөцөл гардын хамаг биений шар ус босох шиг болон дур хүсэл нь бүр асчхлаа. Ирдэггүй л ээж. Хөвцсөн ванд нь хэдийгээр зөөлөн бүрхөвчтэйж эргэтэн нь мод адил хадуурчихсан болохоор доороос нухан өвтгөж байж ядан өндөлзөв. Залууг яагаад өндөлзөд байгааг сайн мэдэх савдаа мушилдснаа. Бие суллаад хөдлөхгүй хэвтээрээ гэлээ. Гард ихээхэн зориг гарган би сууж байгаад байруулъя. Нэг л тохгүй. Одоохон зүгээр олчихноо. Хүлээ. Нэрэл нозоором сайхан таашаалд автан дуг хийж орхиж, гардыг зөөргөнлөж орхихыг анзаарсан савдаа улам хичээнгүйлэн барих зураа элдв хуянгүй ёстой ч хэрэг хүн байна. Харин гаранд хоогоороо жаахан асуудалтай. Байнга машин барьдаг эсвэл их зодоонч хүн байна гэж бодож суулаа. Та сэрээрээ гих зөөлхөн дуунаар бүх бие нь хөнгөрч орхисон гард ухсхийн болсноо гинт нүцгэн байгаагаа анзаарч альчуураа санд минь шүүрэн урдуураа халхалмар айдав. Сувдаа огтхонч анзаараагүй дүүрэсгэн манахаар үйлчлүүлсэнд баярлаа. Та шүршүүрт орчоод гараарай. Гэхэд гард ёстой гойр сэрэгчлээ. Зав гарвал ирнэ гिचгээд ичингүүрэн уулалцлаа. Та жолооч юм уу, зодоон ч юм уу, гартаа жаахан асуудалтай болчихож, уг нь хэд удаа бариулчих вэ? Ингээд сувдааг ялдамхаа нэмсгэлэхэд гарт цочин бүсгүй гэгцлэн ширтснэ. Facebook дээрээс хараа юу? Тийм ээ, тэр үнэ. Гिचгээд толгоогоос ихсэрсээр гарах хаалга руу чиглэжээ. Залууд буруу сэтгэгдэл төрүүлснээ мэдэрсэн сувдаа араас нь ухсгийх гэснээ Сони буюу сондор хаалганы завсраар шагалзаад байгааг анзаармагц болчихов. Өрөөндөө ороод шүүрс алдан уцаа нэгээд би удам дамжсан бариач юм л да. Таны гаранд үнэхээр үл ялэг асуудал байна. Гэхдээ ноцтой биш. Ихэвчлэн жолооч боксч хүмүүс л юм байдаг. Та буруу ойлгочих шиг боллоо. Уучлаарай гэсэн чат бичээд сандал дээрээ лаг хийтэл суужээ. Би угаасан охин бариач бүсгүй хоёр гардад үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлсэн болохоор гарахтаа илүү хэлчихсэндээ жоохон харамсан алхаж явтал мундуу залган гүчиж хайччихва. Буудалд өрөө авчихлаа. Чамтай хамт хонсон гэхгүй бол навчаа намайг ална. Хур дээр гэж байна. Гард гайхшран өнөөх байгаль би буруу ойлгожээ. Шудраг журамтай сайн бүсгүй байна. Чамд гомдлоод л байсан. Түрүүхэн таксийн цаугаад явчихлаа гэлээ. За заахаа би одоо очлоо. Ах нь энүүхэнд нэг найзтайгаа уулзчаад ирээ. 4 давхрын 411 номер шүү. Түлхүүрийг нь ресепшнд үлдээлээ гэж уйглах мундуу хариуч сонсолгүй уцаа тасалжхав. Гардыг өрөөнд орвол ганц өргөө орон дээр хин нэгэн хүн унтаж байлаа. Энэ мундаа ах чинь галзуурчихсан байх та. Би одоо хаана унтах юм? Гисээр оронд дөхөн хүнтэй уулзна гэсэн яасан бэ та? Гээд хүнжлийг нь хуултал мундуу биш байгаль нам унтаж байх нь тэр. Үүлэнг нэг сэрхэд нар дээр гарчихсан дүүтэйгээ цуг том машины кабинд орон дээр нь унтаж байв. Оо, би ч одоо яаж байна? Химэн бовтансаар цонхоор шагаавал нарантуул зах дээрэл байгаа бололтой. Дүүлээ, хөөе дүүлээ, миний дөө сэрээрээ, хойлоо явъя гэж дуудан гарахыг зэхэд суудал жолооч ах нэмсгэлсээр орж ирээд өө, та хоёр сэрч гисэн үү? Энэ хоол идчих гэж шилдэ хоол сарваагаад бүхээгт орж ирэн суулаа.
Дүүлэн амаа олохгүй хоол өмхөлж, үүлэн үл ялэг нэрлэхмэр аядсан ч өлсгийн эрхэнд нэг мэдгтэл шилийг хоосолж орхисон байв. Ах нь такси аваад гэртэн төхүүлээд өгөх үү? Эсвэл та хоёр үүлэн эрс татгалзан баярлалаа хаа, бит хоёр харьцаж чаднаа гэсээр машинаас буужээ. Ямар сайхан сэтгэлтэй ах вэ? Ана та хүргүүлээд авчихгүй дахиад л алхах болох нь хөөлийн ангинаад урагш гიშгэгч арга алга химэн дүүгээ бухимдахад үүлэн чи одоо ямар санаа зовмоор юм бэ? Ичээч одоо эндээс ойрхон хоёлаа алхъя гэж өглөн захын хашаанаас гарчээ. Дөхүүлүүлээд авчихтагч байж юу? Нүдэнд дулаахан яасан гоё ах вэ? Бас царайлаг химэн бодолдоо автан нэмсэглэх үүлэн дүүн угцчин хөл өвдөөд байна. Амрил да химэн урвгнав. Нэрэл хамаг биеийн буларч хөлийнх нь уул тэсгийн аргагүй янгинан. Эгчдүү хоёр амрахтаа амран алхахтаа алхан явсаар үд өнгөрсөн хойно нагас хичээндээ хүрэн хаалгыг нь уран мутайхан тогшов. Төрсөн ээжийнх нь ганц эгч надмид гих 50 гаруй насны хөл муутай эмэгтэй гарч ирэн хаалгаа тайлаад "Ивэ дээ миний хоёр хүү яаж ирэв?" гэсээр тэрэн авахад яах бол химэн айж байсан үүлэнгийн сэтгэл цэлмэн гол өөд нь огших шиг болж золтой л уйлчих төглөө. Ясмахныхаа тасархайг гих сэтгэл надимдад байвч төрөлхийн сэтгцийн өөрчлөлтөд том хүү тогмд нь элдв ааш гарган илт гоочлох боллоо. Дүүлэнд гим хор хүрэхгүй атлаа үүлэн харахаараа л нүдэ эргэлдүүлэн шүлсээ савруулан муухай аашлна. Эр хүний сэрэл хүсэл нь хөдөлсөн ч юм уу бүү мэд. 20 гаруй насны том биетэй залуу үнэхээр үүлэнг сонирхоод байгаа бололтой. Биенд нь хамаагүй хүрэн дургуйцвол муухай ойрлон бөө юм болж энэнд нь баг охин байлжид игдүүцэн "Ах та хоёрыг ирснээс хойш ийм болчихлоо. Чи явж ажил төрөл олж хийгээч" гэж яруугнан ад үзэн. Үүлэн даа хүрээ зах руу хид хідэн удаа гүйж хүрэн цайны газруудаар ажил хайж ганц нэг машин угаан 5-10 төгрөг олж эхэллээ. Гэвч тэр хавийн чэнж ахнаар засварчин банднаар нэг л өөр нүдээр харцгаан илт өдөж хоргоогоод тун төвөгтэй байлаа. Олигтойч мөнгө олдсонгүй. Үдэш болмогцол ажилтаа амшиг гараад явчихдаг байлжид өглөө нүд анилдсан амтан ирэх хагаад үүлэнд хандан ганц шөнийн дотор хэдийг олсныг минь хардаа чи царайлаг гойлог юм чин илүүг олондоо гихчлэн 9 шидийн юм ичиж улалцтал ярина. Үүлэн шийдэн бүхийн өргөө хаваар эргэлдэх болж арай л зүрхлэлгүй хид хідэн удаа зориг мохон хайрж сүүлдээ тогмдын ирээгүй үйлдэлд аргагүйдэн дахин гарахтаа аги мата таарчээ. Ашиг орлох сайтай шөнийг өнгөрөөсөн сувдаа үүрээр хаалга барин огтоо амраагаад өөрөө ч унтахаар хэвтлээ. Уг нь дээр толгойн илмэгцэл унтчихтагсан. Тэрээр гардийн тухай бодон нойр хулжжээ. Үнэхээр дэндүү онцгой үйлчлүүлэгч байсан болохоор зөвхөн сондор сувдаа хоёр л тэр хүний гайхам чанар сайхан биеийг харж мэдэрсэн. Магадгүй сайнийч нойр хулжчихсан хэвтэй ч юм билүү. Гардийн ичимхий атлаа дэндүү үнэн төрөх зөвхөн төгсөрөөс л гарч болох ховорхон ааш хийгээ гүдэсгэн зан нь сувдаад маш их таалагджээ. Тийм атлаа гайхалтай царайлаг бас булчинлаг гоё бий. Эрх хүснийг үзэн яддаг болсоор удаж буй сувдаа эрэхгүй гиншин доошоо норж эхэллээ. Хиймэл тоглоомоор л өөрийгөө аргацааж энэ нууцлаг газар бүгсээр хичнээн ч удаавэ. Гэвч гардад тэр тэнцэхгүй. Харин сооны бол боломжтой. Царайлаг залуус айлчилж тэрэнд үйлчилсэн охид дараа нь тэр тухайга ам мэдэн сайрхан ярьдаг байсан бол энэ удаа сооны огтхонч ам нээсэнгүй. Энэ нь юу вэ гэхээр гард түүнд таалагдсан гэсэн үг. Сувдаагийн шар гозоон эрэхгүй атаархал төрмөгц ухсгийн босоод шар айраг задлан зайлгаллаа. Орондоо хэвтэн гардаас хариу ирэх болов уу гэж горьдсон ч цаатхан чаатаа харсан чгүй. Аргаа барсан сувдаа өөр утас шүүрэн асааж өөрийнхөө ориг хаяг руу орон гард руу найзын хүсэлд илгээчгээд дахин шар айраг задлан уужээ. Сувдаа бол айлын том охин
Уг нь хөдөө төрж өссөн бөгөөд их сургуульд орсон жилээ хотод хөл тавьж 2 жил орчим тунч жаргалтай байсан ч гэрийнх нь гол ноён нуруу болсон аав нь бурхан болж тэрээр ээж дүү нартайгаа өнчрөн үлджээ. Аймагт байсан хашаа байшингаа зарж хот бараадан хагас жил хэртэй гэр хороололд амьдрав. Сувдаад ийм амьдрал үнэхээр таалагдаагүй тул 3 дугаар курсээ төгсөөд хуваараа массаж хийх болсон ч өөдтөө юм олж чадсангүй. Гэтэл ээж нь байранд орохоор бэлдэж байсан хэдэн төгрөгөө хулигтуулж дээр нь бөөн өртөө болчихон тэр. Өнөөхөл санхүүгийн пирамид ловер. Байр сууц мөрөөдөн гэр хорооллоос зугтаж асан сувдаа хашаа байшинчгүй болон ор хорон ойч хаяггүй баргал гудамжинд гарчихжээ. Ёстой л дээшээ тэнгэр хоол доошо газар хатуу гэгч нь болов. Яг энэ хүнд үед зүс таних 2 найзынхаа төрсөн өдөрт очин тансаг дайлах цайлахыг бишрэн гайхаж явхдаа санчиргэгч биелэгжүү эртээ танилцсан нь сувдагийн амьдралыг оронгоор нэргүүлэн чинээ яахан мэдэх вүлээ дээ. Бодолтой автан ансах чигтэж хэвттэл утсан жинхийн дугарч гардыг химэн гордон автал өөрт нь маш их тус хүргэсэн агимагаас ирсэн зорус байжээ. Байгаль сэрмэгцээ хаан байгаагаа ухаарч ядан хэсэг бодол хийлэн бие тэмтэрч үзээд сая санаа амран уртаар санаа алдаад мондоо ах яваад өгсөн болол та хичнээн хайва химэн бовтансаар хувцаа тайлан нүцгэрээд шүршүүрт орлоо. Өчигдөр орой яаж аашлан аяглаж байснаа бодох уяа өөрийн ирэхгүй ичиг сэтгэл төрөн би ёстой тэнийг юм а гарч юугээд л намайг дагаад буудалд хонж байх вэ? Архины халуунд бүр тэнэгтэж гүйцэж химэн чанга шивнсээр угаалгын өрөөнөөс гарлаа. Хөргөх чонгоолгон аршаан авч залгилсаар буудан дээр суутал гарт унтаж байх нь тэр. Цочихдоо аманда байсан аршаана турган уулга алдахад гардаж санд минд босоод ирлээ. Хөөе, юу вэ? Та хувцаа гэхийг сонссон байгаал гинт нүцгэн байгаагаа анзааран шас улайчсан хүн санд минд орлуугаа гүйжээ. Яна уучлаарай ганцаараа байна гэж бодоод л ястаа уучлаарай химэн байгалыг улалцахад гард доошо тонгоосон чигээрээ мундуу ахыг л байна гэж бодсон юм а. Уучлал гуйх хүн нь би гэж арайхийн шивнжээ. Байгалийн ичиг сэтгэл аажмаар өргөн алга болж гардад улам татагдж байгаа анзааран хоёлаа хоол захиалж идэхүү би бүр өлсчөж гэхэд гард мөн л тонгоосон хэвээрээ тгээ ихжээ гэжээ. Чи тэгвэл усанд орчих би хоолны ай бодоодхий гэхэд ичиж мэгдсэн гард хурдгаан гэгч нь босоод угаалгын өрөөлөө орчихлоо. Байгалийн чилгэр гоо нүцгэн биеийг санаандгүй харчихсан гардын сэрэл хүсэл туйлдаа хүрэн асан дүрлцэж бүх бие нь халуу шатан эргэтнэн чинэртэл хөвчөрчихжээ. Им хүйстэнд ойртолгүй бараг 5 жил болсон хүн шүү дээ. Тэд хооллох зураа хідэн үг солон хідэн лааз шар айраг ууж сүултээ халамцаж эхэлсэн байгаль зориг орсноо эсвэл хүчилснөө өөрийнхөө амьдралын талаар товчхон хүүрнээд би салахаар шийдсэн өөр аргагүй болсон гэж нулимсаа гэлтгнуулан шивгэнэв. Байгалыг аз жаргалтай баян тансаг амьдрдаа гэж төсөөлж ирсэн гард хүн янз бүрэл байх юм да. Танаа нөхрийг би муухан мэднэ. Их л сайн хүн юм шиг санагдаж байсан гэлээ. Байгаль аяархан хөхрөөд хүн болгон л тэгж боддог бах. Тэр бүхэл аав ээж хоёр минь хэр халдаадаггүй гэд боддоо. Тэгдэггүй байсансан бол би айл эрт нэг тийш болчих байлаа. Ингэчгээд уртаар санаа алдан гард руу талмааран ширтэв. Цагийн зөв үдийн 12-ыг зааж буудлын ресепшн залган өрөөгөө сунгах хэсэг талаар лавлах үед байгаль арайч үе зориглон чамд ажил байгаа юу? Би гадагш гарахч тэнхэлгүй болчихлоо. Хойлоо хууч хөөрч юу химэн төгтчиж байтал гардын утас дуугарч яарч амсгаадсан мундуу хүмүүс ачаагаа авна гээд байна. Ирэх болж байна уу? Гэж шуугтнав. Эргэлзэн тэнгэлзэж байсан гардын сэтгэл шулуудан зах явахгүй болохгүй нэ. Ачаагаа хүлээл гэж өгөх ёстой. Бас буцах ачаагаа гэхэд байгалийн царай хувьсгийн улалдснаа би бараагаа чамд ачуулах санаатай байгаа. Маргааш каргогоор ирнэ. Хамт явсан хүмүүстэй ч хэлээ. Бас аавын барих байшингийн материал бараг л дүүрч бах химэн тал засгаад гард. За би ярина. Юутаач ачаагаа тараагаадахыг гээд гарч оджээ.
Тэр нэгэн жилийн төрсөн өдрийн цэнгүүнд хүний амьдралын зэрэг зэндааны ялгааг асар мэдэрсэн Сувда бараг л шоконд орсон гэхэд хэлсдэхгүй. Сувдаг бодвол намхан нуруутайж хөхөгцөг сайтай хишгийн Ариукагийн хоёр найз нь чухам яаж сайхан амьдраад байдгийг там томхон ухаарч өөрийн эрэхгүй атаархал төрсөн аж. Дээдсийн амьдрал гэж чухам юу байдгийг тэрэл цэнгүүн дээрээс мэдэрсэн Сувда өнөөх төрөөс төрсөн тэр бомтангууд төсвийн мөнгөөр тойлагсад тендер нэрээр завшигчит гэдэг чинь энэ л хүмүүс юм байна хэмээн бараг л хашгиран алдсан ажээ. Амсаж үзээгүй дарс идэж мэдэхгүй хоол зөвхөн зурагтаар л хардаг одууд гэдэл мэлэрч гайхах зүйл зөндөө байлаа. Хишгийн Ариука хоёрын танилцуулсан Санчир Гамбаа гэх 40 гаруй насны толиотой ирчүүд тэдний sugar daddy буюу сайн ахнар нь байсныг тун удалгүй мэдсэн бөгөөд цэнгүүнээс тавуулаа гарч нэгэн буудалд очин найраглаа. Буудал гэж бараг л хааны орд гэлтэй тансаг юм. Улаанбаатарт ийм газар байдаг хэмээн бишрэн гайхсан Сувда зөөлөн амттай дарснаас шимсээр нилээд халамцсан бас зориг орж эхэллээ. Санчир хишгээтэй Гамбаан Ариукада бараг л нүдэн дээр секстгэн холгүй нэлуурхаагаад Сувдаг огт анзаарахгүй байгаа юм шиг дүр эсгэцгэн. Тэр өдрөөс хойш тэд үе уулзцаадаг болж Сувдагийн төрсөн өдрөөр Санчир Прус 30 машин бэлэглээд сайхан танилцсны төлөө юм шүү гээд хинэгчгүй түлхүүр атгуулжээ. Хишгээ гүйж ирээд нэрлэхэлгүй аваа. Санчир ахад Прусийн үн бол зүгээр л нэг өдрийн хэрэглээ шүү. Химэн чихэнд нь шивнэж Сувда ахаад л шоконд оржээ. Татгалзаж болох байсан ч үнэхээр чадсангүй. Энэ Санчир ах намайг сонирхоод байгаа юм болов уу? Би дараа нь юу ч гуйсан үгүй гэж хэлж чадхааргүй боллоо. Гэтэл хишгээ яагаад хаардахгүй дургуцахгүй байна гэж бодоод л өнгөрчээ. Тэр намар Сувда сургуульдаа суралгүй чөлөө авчихав. Үнэндээ сурах сонирхол унтарсан байлаа. Сураад юунд хүрэх юм? Химжээд цалинтай эмчил болно. Гэтэл энэ хүмүүс яаж амьдраад байгаа юм бэ? Санчир Гамбаа хоёрын сюрприз ахаад л үргэлжилж тэд Европын орнуудаар хэдэн өдөр зугаалж Сувдагийн сурах хүсэл улам бүр унтарсаар байв. Гэтэл тэдэнтэй жаргал гэгч намхаан бүдүүн эр нэгдснээр чухмал энэ хүнд зариулагдан бэлтгэгдэж байснаа ухаарсан Сувда дургуутсаж үзсэн ч хишгийн Ариука хоёроор загнуулан бас алгадуулан задуулснаас хойш хувь заяатайгаа ирэхгүй эвлэрсэн ажээ. Одоо хүн л ийм байдаг болов уу гэмээр үнэхээр намхан нуруутай бас тархан муухай царайтай жаргал тэр оройн Сувдаг орон дээрээ даран авснаар гутамшигт амьдрал эхэлсэн юм. Сайн санаатай эгчтэй таарсан нь үүлэнд ёстой л азтай хэрэг боллоо. Агима анзаараагүй бол хөөрхий охин энэ хахир нийгмийн золиос болж балчиг шаварт хутгалтах нь тодорхой. Бүхийн өргөнөөс холгүйхэн нэг өрөө байр түрээсэлдэг Агима бяцхан хөөрхөн охин туслахаар шийдсэн ч чухам яаж гэдгээ олохгүй бодолд автжээ. Үүлэн бол зэгзгэр туранхай бие, тас хар нүд, цагаахан царайтай тун хөөрхөн охин. Энэ нь Агимагийн 18 насыг ирэхгүй санагдуулах тул өөршгөө хувь тавилан руу оруулахыг хүссэнгүй. Өвчтөе ээж аавд өгнөрөө тэтгэж тижээдэг Агима охиныг гэртээ дагуулж ирсэн хойноо нэгэн санаа төрсөн нь хуучин ажиллаж байсан саун массаж руугаа явуулах байлаа. Ингээд л Сувдатай холбогдсон үүлэнг дагуулсаар хурч очив. Журам ёсоор эмчи үзлэгт орох ёстойг сайн мэдэх Агима Сувда үүлэн маань охин биеэрээ байгаа. Чи хариуг нь засаж чадах уу гэж шивгэнэв. Юу хэлэх гээд байгааг сайтар ойлгосон Сувда ихэд сандрангуй чимээгүй чи өөрөө охин сайн ойлгуулж хэл бас эм чин нөгөөх хിവэрэ байгаа өөрөө сэмхэн аргалчих би ч хэлчихье гэж тун аяархан хэллээ. Өчигдөр оройноос хойш Сувдатай шөргөөцөлтгөр шийдсэн Сандор энэ бүхнийг сэм сансан учрыг нь ойлгочхоод нүүрэндээ нэмсгэлэл тодруулсаар өрөөндөө орчхов. Үүлэнг дагуулan эмнэлэг явсан Агима замын турш зөвлөгөө өгөн мэддэг бүхнээ хэлээд сауны огтуд элдв юм асуувал хүнтэй ундчихсан л гэж хэлдэг юм шүү. Их чин эмчийг нь аргална. Гэхэд юу ч ис ойлгосон үүлэн нүдэ бүлтгнүүлэн толгойд огсоор явжээ. Бүх төрлийн шинжилгээ өгч дууссаны дараа чи эндээ хүлээж байгаарай. Их чин удахгүй гिचгээд эмчийн өрөө рүү орчхов.
Оройгоос халзарч эхэлсэн 50 орчим насны малгар шар эмч Агимагийн хэлхийг сонсоод наадах чинь тун хэцүү асуудал байна. Дараа нь би асуудалд орно гэж үнэрхөв. Өрөөний хаалгыг дотроос нь төгжин шийдэмгийн алхах Агима эмчийн өмнө сөхрөн суугаад өмднийхэн товчийг тайлахад малгар шар царайндаа жоохтой мушилдсан. За яах вэ? Нэг удаа л аргалъя гэж сөнгөтөн бовтнаад Агимагийн үснээс атгалан хоош гэдээлээ. Сулбайн унжсан эрхтэн сурмаг хаан хөхөн долоосоор босгож орхиод бэлгэвч углан дээр нь мордоод ирчтэйхэн хідэнтэй цаган үтрээгээ чангалан суллан хавчих үед эмч тэсгэл алдан архирсаар дур ханжээ. Ингээд л үүлэн их хотын нууцлаг нэгэн ертөнцөд эргэлт буцалтгүй хүл тавьж гулгай массажны эрдэмд суралцаж эхэлжээ. Өнгө мөнгөний хорвоод өрөвдөлтөө бяцхан охин өөрөөр амьдрах ухаан тэр үед үнэндээ байгаагүй юм.